Ардын уран зохиолч Балжирийн догмат. Шувуу бүхэн жирэгдэггүй. Монолог. Жамц ойрын жилд барааг нь хараагүй нутагта хэд хоног амархаар ирэв. Тааны цагаан замбаг хөл гიშгэх зайгүй шахам ургаж холоос харвал халуун намраар юун их цас унаа вэ гэж дуу алдмаар эл хул хээр талд эмээлтэй морин чөдөрлж тавьж хаад хоёр гараа алдлан нүдэ анин хэвтгэд тэртээ тэнгэрийн хаяанд ус руу цовж яваа олон адууны туурайн чимээ бараг хажууханд нь сонсогдох шиг болно. Багта хонь хураг хариулж явахдаа шин сар бүрийн ихээр тэнгэр газар нүрглүүлэн дээгүүр нисэн өнгөрдөг том цагаан онгоцны эрх өдрийг болдсон юм шиг хүлээж өөрсдөө дотор нь суугаад явах юм шиг хоног тоолдог байсан тэр цаг чухам хэдийдсэн билээ. Томчуудын ярихыг сонсвол түүнийг Бээжин орхоор яваа шуудангийн онгоц гэх бөгөөд дотор нь 40-50 хүн элбэгхэн багтдаг олон суудалтай хамгийн том онгоц гэнэ. Их өндөрт яваа учраас сүүдэрнч ядаж газарт үзэгдэхгүй. Тэр онгоцыг тэнгэрийн хойд хаяанаас нүргэлэн гарч ирээд тэртех өмнөд хязгаарт сэнхэртэх их баг тариачийн нуруу үзүүр олон шандны хэцийг давж нүдэнд харагдахгүй болж бараа тасартал нь ширтэж зогсохдоо хөөгтүүд бид нар яаж ийгээд нэг удаач болов онгоцонд сууж үзэх юмсан гэж хорхойсон. Манай нутгийн Насангийн Баатар гэдэг арх ууж айлын найр тараадаг танхай залуу аймгийн шоронд яваад ирэхдээ онгоцны жолооч болчихсон байсан гэдэг. Ой ухаан сайтай газар сайн мэддэг хүнийг онгоцны жолооч болгодог ажээ. Шоронд ороод ч хамаагүй онгоцны жолооч болох юмсан гэж Жамц багада мөрөөддөг байлаа. Гэвч Жамц том болоод зөвлөлтөд онгоцны жолоочоос дутуугүй сайхан сургуульд үргэсэн ч дэд хурандаагаас дээш гарч чадалгүй тэтгэврт гарснаа бодохоос одоо хүртэл сэтгэл дундуурхан явдаг билээ. Энгийн хүмүүс хурандаагийн амрыг ярий гэж мэдлэхээр нь хурандаа болж чадаагүйг нь тавлаж, дооглож, тохуурхаад байгаа юм шиг гомдолтой санагдана. Цагтаа Оросд командын сургууль төгссөн залуухан офицер гилэлцэж явахдаа генерал болно доо гэж өөртөө итгэлтэй хэлдэг байсан өдөр би хэдий тийм ч санснаар болдгүй хорвоод сансандаа хүрч чадаагүй. Хурандаагийн алтан мөрдөс тухайн цагтаа Монгол байтугай Орос хүүхнүүдийг ч хуйлруулдаг цол байсан үе бий. Баг байхдаа Жамц их хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд байжээ. Хайрыг дүүхэргсэн 7-8 дугаар ангийн годгонсон охтыг барьж аваад учир зүггүй гжигдэх талимда цээжийн сэмхэн тэмтэрч мөөмийн ургасан эсхийг үзэж хамайсалдаг байж билээ. Одоо тэр хөөрхөн охид нь ач хучаан тойрволсон, нас намд тогтсон далайсан эмээнар болцоогоод харин Жамцыг янз бүрийн үгээр шүүмжлэн аяг цайныхаа хачир болгон суух нь хаяа чихдэлсэн. Багын хаал нэг ийм байж ядсан ноцолдохын донтой нохойн хөлөг шиг амтан байсан юм. Өдий насыг наслсан ч олигтой өвгөн болж амжилгүй үххэн шивдээ. Насаар аал цэрэг командалж төв суурин газар өндөр алба хашиж цол хэрэгм хүртсэн дуулдагч ээж аавыгаа өнгөрснөөс хойш нутагтаа ховорхон ирсэн тухай авгай хүүхнүүд түүнийг ам дамжуулан баалдаг болжээ. Тэр үхэр туглын зэлэн дээр эхнэр хүүхнүүдийн амны зугаа болсон Жамц гэдэг энэр эдүгэ морины сүүл хөдлөх төдий нуг шогшуулан ангийнхаа охин цэмбэл сүрэнтэй уулзах гэж яваана энэ ажээ. Нэг үе цэргээс ирсэн даруйда нөхөр нь эхнэрийнхээ толгой дээр
Эр шууны сүудэр туссан ч дороос нь буутахаас буцахгүй их хартай гайхал байсан гэж Цэмбэл сүрэнгийн нөхрийг зарим нэг хүмүүс ярих боловч Жамц үнэн худлыг мэдэхгүй. Олон жил уулзсангүй. Залуухандаа царайлаг сүрхий ажилсаг чилгэр бор хүүхэн байсан юмсан. Одоо ямар шуухан эзэгтэй болсон бол. Айл эртэл хэдэн жилийн тэртээ аймаг сумын авраг малчин болсон гэж сонсогдож л байсан. Сумын сургуульд хамт сурч байсан нэг ангийнхан маань ажил амьдралын мөрх өгөөд ихэнх нь төв суурин газар бараатахад нутгаас эхэж үлдсэн цөөхөн хүний нэг нь Цэмбэл сүрэн билээ. Нааша наан цаана гэж сүйд болох ахан дүүс ховрхон ч Жамц нутагтаа ирснийх цагийн сайханд овоо толгой дээр гарч багнаа тоглож өссөн хонь адууныхаа бэлчээрээр явж чулуун тоглоом гэр бараагаа эргэж мартаж сансан дурдтгал юугаан сэргээе гэж ирсэн тэрбээр суман дээрээс нэг хөл дүүжлэх номхон морь олж унаад наашаа гарсан нь инэ. Өвгд хөгшдийн ундаг номхон унаа гэдэг ихэвчлэн шар усандаа баригдсан хөгшин морь байдаг учраас ул тавг сайтайч урагшаа гიშгтээ ургаа хадлал гэсэн үг. Хар залуугаасаа хартай хүний гарт орж амьдараа арьсаа хуулуулж хаширсан Цэмбэл сүрэн хоёр хүүхэд гаргаад л нөхрөөсөө арайчуу салж хоёр яс хагдсан дуулцсан. Намрын шар наран ар зооноос төөнж алсын уул толгод зэрэглээнд тасархайтан агаарт хөвж тойрон бүрдийн захаар тогруу шувууд гизэг үсээ намируулан хөл нүцгэн дэгдэхийгээ дагуулан зүү тэвнэ гээжгсэн мэт тонголзон алхана. Аав ээжигээ амьд сэрүүн байхад уралдааны морь унахаас өөр ажилгүй айлын эрх танхи хүүхэд байсан Жамц сахал ус цайж санчиг шанаан бууралдсан өвгөн болсон өдий насандаа ямар хэрэгээр Цэмбэл сүрэнгийн эхнийг зорж гарснаа өөрөөсөө асуугаад ч хариу эс олов. Очих газаргүй болоод хоног төөрүүлэх гэж яваа гэвэл хэн ч үнэмшихгүй. Яах гэж тэднийг зорж гарав гэвэл үеий маань улс цөөрснөөс эрв толгой задлдуулж хол ойрын ховжив ярий гэж яваа гэвэл бас худлаа. Тэгээд нууц нь юу вэ гэвэл баг залуугаасаа түүнийг сонирхон харж явсан тэрл хүүхэд насны шохорхол нь нааша хөтөлснөөс зайлахгүй. Өтөлснөөс ямар үхсэн биш гэдэг л энэ үзье. Эмэгтэй хүн нас эхлаач эрэмэрэн даав эмэг бөгжнөөс ямар уйдах биш гэж санаад гар хоосон ганц гсул очсноос гэсэн шүү юм бодоод товгор хээтэй дээлийн торг авч гарсан билээ. Хүүхдүүд нь өсөж аймаг улсын авраг болсон хүн ганц дээлийн гадрыг бараг тоож харахгүйз. Гэхдээ цаана нь өгье гэсэн хүний өчүүгэн сэтгэл байгааг эрх биш ойлгох байлгүй гэж бодогдно. Хажуу саахалтын хүмүүс харвал хань ижилгүй ганц бие явгааг эзгүйчлэн шиншилж яваа зөнөг өвгнүү гэж намайг ад үзэж магадгүй хэмээн бодсоор гаднаа цөөнгүй тэрэг чарга угсруулан тавьсан их баг хоёр цагаан гэрийн гадаа очиж дөрөө мулталвал тэрэгний сүүдэрт унтж байсан хөгшин нохой толгойгоо залхуутайхан өргөн ёс төдий хэд боргон хуцмар болсноо буцан хэвтэв. Энэ үед гэрээс нэгэн эмэгтэй гарч ирснийг сайтар болгон харвал яхарахгүй Цэмбэл сүрэн мөнөөсөө мөн байлаа. Гэрийнх нь гадаа бус хээр хөдөө олны дунд таарсан бол бараг залуухан гэмээр нас тогтож ядан яваа танихын аргагүй чилгэр бороовгай зогсож байлаа. Юун эмээ мантай. Яасан ч өтөлж хөгшөрхөө мартсан амтан бэ. Яг л залуугийнхаа галбир төрхийг алдаагүй шүү гэж бодох зуураа Жамц морио тэрэгнээс уяад бүсмалгаагаа засах зуур гэрийн зүг алхлаа. Гэрийн эзэгтэйтэй минь тусаа мэдлцснээс тэртээ хойно Цэмбэл сүрэн гинт дуу алдаж "Хүүе, эн чинь Жамц байна шүү дээ. Сурагчгүй алгуулсан хүн газрын хаанаас гинт гараад ирвэ? Чи чинь төрөл арилжчихсан юм шиг яас их өөр болсон хүн бэ?
Хаана үзлээ гэж гайхан төөрч бодолж байж арай л гэж танилаа шүү дээ. За, гэрт орооч дээ. Ягаад гадаа зүгээр зогсоод байгаа юм бэ? Намайг бас танихаа байчих уу гэж хэлээд хөхрөв. Цэмбэл сүрэн жамцыг хоймортой урин цайдад өхүүлэх зураа. За, тамин хаанаас хаа хүрч явна да? Нутаг хаана байна гэж асуугаад эргэнэг дээрээсээ нэрмэл архи бололтой цайран дангтай юм авч зуухныхаа таган дээр тавив. Гэр хот доо. Нас ихаар хүн их хачин болдог юм байна. Гэнт нутгаа санаад багын та бүгдтэйгээ уулзмаар санагдаад хүрээд ирлээ. Хот орон газар олон жил сууж унааны нуруунд дээр гарлгуудсан болооч тэрв морины явдалд хамаг бие агсгадаад сандарч л ирлээ шүү. Бүх юм гэрт гадаах чинь нүдэн дээр ил харагдаж байхад чамаас амьдрал ахуйчин сайн уу гэж ямар асуулт тань биш. Чи багын хаал нэг ийм инээд муутай эрх охин байсан тэр л янзаараа хэвээрээ шивдэ. Яах вэ? Эрүүл агаарт мал дагаж явсных ч юм уу одоохондоо гайгүй л байна. Олон жил нэгдэл нийгмийн мал маллаж хоёр нарны хооронд бор бөхс хийх завгүй л ховоо татаж мал услснаас болоод хөл жаахан муудсан. Манай энд булаг шанд задгай ус ховор болохоор насаараа л худаг татлаа. Чи малаас эрт хөндөрч төвс өөрөн газар бараацсан болохоор хөдөөний амьдрал мань мэтийг бараг мартсан биз дээ гэж гомдлын үг хаялаа. Мал маллахгүй чи мах иддэг нь хэвээрээ болохоор би гэдэг хүн өглөө оройдоо хөдөө нутагтаа нэг их мал хөрөнгө орхичоод ирсэн хүн шиг радиогоор цаг агарын мэдээ байнга сонсч хур бороо сургалж байдаг амтэн. Чамайг улсын авраг болсныг чинь дуулаад өөрөө авраг болчихсон юм шиг баярлж л суулаа. Төр түмний буйнаар хэдэн хүүхдээ бараадад нутагтаа би боломжийн л амьдарч байна. Мал олонтой болохоор хүүхдүүдтэйгээ нэг хотонд байтугай нэг бэлчээр нэг нутаг усанд багтахгүй болдго юм байна. Өсөөд үржээд байгаа буянт малыг яалтай билээ. Би багаасаа малд хайртай байсан болохоор энэ зарим нэг хүмүүс шиг цөм үрээд зараад байж чаддаггүй. Хуйлтай юм болохоор нь улсын бэлтгэлд л тушаах юм да. Одоо харин урин дулаан цаг болохоор сургуулийнхаа амралтаар ач 30 нар маань ирээд ойрын хэд хоногтоо хөлөөж игээд сууж байна. Эмэгтэй хүн гэхэд намайг бодвол чийч ануухан толиотой байна. Дахиад гэрэлсэн ч оройтхооргүй байгаа юм биш үү? Гэрийн эзэгтэй тас инээж. Нүгэлг юм цаашаа. Чиний нүдэнд л тэгж харагдаад байгаа биз? Чийч багаасаа сургуульд байхасаа л намайг зүгээр байлгадаггүй тоглох, шоглох хоёрын аль нь ч мэддэггүй хачин хүүхэд байсан. Одоо бас өдийн насыг насалчхаад ядарсан намаагаа нүглийн нүдээр харж байгаа юм биш үсттэй гэж хэлээд хөхөрснөө дунд гарын мөнгөн аяганд арх мэлтэл зүүлэн хийгээд жамцад барьлаа. Халуун архины ааг хамар сэтлэм сэнхийж нүүр нь хөлөрч нүд нь мантаад явчих шиг боллоо. Жамц архинаас болгоомж тойхон хоёр балгаад аягтай архиа дахин сэргээснээ гэрийн эзэгтэйд эргүүлэн барьж. Идэ эзнээ танд үгүй юм. Удаж уулзсных нэг сайн балгаатах надаас гэрвшиж болгоомжилсны хэрэггүй. Миний гадна би өвгөрч хөгшөрсөн ч дотор сэтгэл маань хүүхэд насных бараг хിവэрээ шүү. Хар бор ажил хийхгүй бичиг цаас шагаага зүгээр суусаар хуян шар усандаа баригдаад ирэхээр 60 нас гэдэг жаргах ч завгүй бололтой. Тэгээд энэ жил нутагтаа ирж чамтай уулзангаа овоо толгой дээр гарч нүдний хараа малгай утаагаас сэргээе гэж бодсон юм. Гарсан ч орсон ч 4 ханны дунд суусаар угаад гэрийн өвгөн болж дууслаа. Би зөвлөлтөд цэргийн сургуульд явж байгаагүй бол чамтай суух байсан юм. За жамц минь бүх юм болгоороо болоод өнгөрсөн хойно тийм худлаа юм яриад яах вэ? Чамайг чинь сургуулиа төгсөөд Орос ихнэр дагуулж ирсэн гэж л манай нөгөө хэд нэг ангийнхан эвэртэй тулаа үдсэн юм шиг нэг хэсэг шуугилдаад чимээ намдсан. Одоо тэр авгаа чинь байгаа л биз дээ. Байхгүй.
Тайлерт нутаг руугаан буцаад явчихсан. Орос эхнэр Овчарк нохоо хоёр хүнд хань болдгүй гэдэг нэг талдаа үнэн бололтой. Чи хүний охин үрийг тэр хол газраас дагуулж ирчгээд одоо болсон хойно нохойтой зөөрлж байхдаа яадаг юм? Муу хэлэх нь биш. Үнэн тэр юм чи яах вүлээ? Орос бүсгүй хүн чинь 50 хүрвүүгүй юу? Нутаг ус гэр орноо санаад сэтгэл нь шилрээд сууж байж чадахгүй болдгийм билээ. Монгол хүний эхнэр болж ирсэн цөөнгүй Орос авгаанаар бие уруу татаад ер нь ихэнх нь нэг л өдөр нүүдлийн шувуу шиг нутаг буцацгаасан. Хүүхдүүд чинь байгаа биз дээ? Эхийгээ дагаад явцгаасан. Нас жаахан танагтайхан бол нутаг усандаа та бүхнийгээ бараадаад илүү дутуу тавилгагүй 4 хантай гэр барьчихаад номх морины нуруунд дээр суугаад хойнмал дагаад л явж маймаар байх юм. Мөнгө хөрөнгө яах вэ? Санаа зовоод байх юм байхгүй. Эрүүл явбал улсын наадам үзнэ гэдэг шиг дутагдаж гачигдаад байх ч юм алга. Бусдын жишгээр л амьдраад байж болмоор санагдах юм. Сүүлийн үед иймэрхүү юм бодогдоод чамтай уулз юу гэж зориод хүрээд ирлээ. Та чинь хүний санаанд оромгүй ямар сони юм ярьдаг хүн бэ? Би чиний амнаас ийм үг унган чинээ бодсонгүй. Хүнийг нутагтаа ирэй гэж байхад хэрэггүй битгий эргэж ямар хэлэлтэй биш. Өөрөө л мэдэхгүй юу дээ. Чам шиг төв суурин газар олон жил сууж идээжсэн хүнд хөдөө малмаллаж амьдрахч амаргүй шүү дээ. Салхи шуурга ганц удаас гадна өвөл гэж нэг цагаан сагалтай, цагаан дээлтэй, цагаан өвгөн хүрээд ирнэ. Түүнийг ирэхээс өмнө амжиж өв садлангаа авч, өвлжөө бууцаан сээлж, хашаа хороо худаг усаан засч. Аргал хорглоон түүхээс эхлээд ажилч ундран шүү дээ. Тэр яах вэ? Хар багаасаа ямар хийж сураагүй ажил биш гэж жамц үгээ зөөж ядснаа. Шулуухан хэлэхэд чамайг зөвшөөрвөл танай хаяанд ирээд буучих санаатай байгаа шүү. Гэвэл Цэмбэл сүрэн хүү яана хүн амтан дуулбал юу гэх бол? Эрэм эхнэр нөхөр мөн үү биш үү гэд илэг дог хийгээд байвал хаашаа харж өгдөг вүлээ. Хүмүүсийн ам хэлнээс гадна хүүхдүүдээс айж ичиж орох байх газраа олохгүй болвол яана? Энэ олон хүний ам хэцүү шүү дээ жамц минь. За чи бид хоёр ямар эхнэр нөхрөөсөө салаа суучихсан биш. Хинээс юунаас айж ичиж хавчгнаж амьдрах юм бэ? Эрэм хоёр гинүү, эмээ өвөө хоёр гинүү өөрсдөө л мэдгэлтэй. Хүний амьдрал богинохон шүү дээ. Насны эцэст аяга цайгаан хувааж уух хань ижил хэн бүхэнд хэрэгтэй шүү дээ. Бусдын зовлон мэдэхгүй амьтад өөрсдөө хөгшөхгүй, үхэхгүй юм шиг дэми тэнэг юм ярил ярьж л байг. Цэмбэл сүрэн залуу хар хүүгээс загтлавсан жаахан охин шиг нүдээ тормолцуулан инээмсэглэж. Жамцаа чи ойрд амсаагүй шимийн архинд халаад хамаг юма ягаачгүй эрт ярьчих гээд байгаа юм биш үү? Ийм имийг архи дарсан дээр хамаагүй ярьдгүй юм шүү дээ. Би хаяа баг сага балгадаг ч гэсэн архинд толгоогоо мэдүүлсэн ам султай хүн бишээ. Хэдийнээс хэлний үзүүр дээр торолзоод байсан хэдэн үг хэлий гэснээ л хэлж байна. Энэ хэдэн үгийг чамд хэлэх гэж тэртээ газраас зорж ирсэн юм гэж өгүүлээд Цэмбэл сүрэн өөд хариу нэгсэн янзтай удаан ширтэв. Хүний нас ахисан ч нүд нь огтхон ч хөгшөрдгүй болохыг Цэмбэл сүрэн олж харлаа. Үрчлээ суусан ансах сормуусанда нэгэн бээр дарагдаагүй залуу азарганых шиг галан дүрлцсэн сэргэлэн бор нүд түүний өөдөөс ширтэж байв. Чи бид хоёр ямар анх удаа танилцж байгаа бие биенхээ ааш занг мэдэхгүй залуу хүмүүс биш. Эргэлзэж тэнэгэлзээд байлгүй энэ асуудлыг газар дээр нь
Согтуу хүмүүс муушг тоглож байгаа юм шиг харанхуйгаар тас гээд шийдчих ёстой бус уу? Чи бүхнийг нөгөө цэргийн даргынхаа тушаадаг командладаг зангаар шийдчихдэг болохоор надад тушаагаад тулгаад байх шиг санагдах юм. Гэвч би цэргийн хүн биш болохоор тушаал ёсоор гүйцэтгэе гэж хэлж чадахгүй. Зүгээр л чиний яриаг сонсч л сууна. Нин уугүй хэлэхэд насаараа шахуу Орос эхнэрийнхээ хоол цайн дассан хүн хөдөө амьдрч чадах уу? Би ямар шоронд орсон биш. Амьдрахгүй гэд яах юм бэ? Хотод надаас өөр цайны чавганц олдохгүй байна гэж юм. Би тийм юм ирж хааж явсангүй. Бүх юмны урд урал цэмбэлсрэн чи ганцаараа тас дайраад ороод ирсэн болохоор иймээ тиймээ илүү дутуу юм бодох зав ухаан надад үнэндээ байсангүй. Залуудаа ам нээлгүй чив чимээгүй яваад өгсөн байтлаа. Одоо болохоор өдий олон жилийн дараа ийм хачин юм ярьж байдаг чи мөн сонин хүнээ. Сонин хачин юм ямар барагдах вштэй. Хүн ер нь өөрийгөө хэн болохыг таньж амжилгүй байсаар хорвоогоос буцдаг бололтой. Би чамд сайн болсноо хэлж амжилгүй мангартж явсаар хүний эхнэр болгосондоо одоо хүртэл харамсдаг. Та намайг үнэхээр боддог байсан юм гэж юу? Бодохоор барахгүй. Сэтгэлтэй болчихсон байсан юм билээ. Яав? 8 дугаар анги төгсдөг хавраа сургуулийн гадаа чамайг үнсэж байгаад аавд чинь харагдсанаас хойш би танаахнаас бараг нохойноос ч хүртэл айж ичдэг болчихсон юм. Тэр гайтай өдөр би тооныхоо шалгалтыг онц өгчхөд онгороо солиорч явтал чи надад нэг хөөрхөн харагдаад баярлахдаа чамайг өөрийн ирэхгүй үнсээд хамаг юм оронгоороо эргэчихсэн юм аа. Ярих юма олж чадсан юм шиг өвгөн эмгэн хоёр болцоход ийм ч юм хөөрөлдөж суух ч гэж дээ. Манай айлын хоёр залуу хүүгийн маань хэдэн хүүхэдтэй хамт хонь услахаар ус руу явцгаасан. Цай ундын эртхэн чанахгүй бол оройтхно гэж хэлээд зэмлсүрэн гадагш гарч гадаа тавьсан зуухаа галлан тогоо тавьж цай чанахаар ус хийх нь сонсогдов. Тэр бээр орж ирээд мөрөн дээр тогсон эрийн алчуураа авч орон дээр тавьснаа. Би хоёр туслах малчинтай болсон. Саяхан айлгэр болсон эхнэр нөхөр хоёр. Сайлын үнэ таргийн хідэн хонь ямаа тасдж өгсөн. Ирэх хавар бойжуулсан төлийнхөө хагасыг ажлын хөлсөнд авцгаана биз? Гэтэл нээслэл хүү та минь бас туслах малчин болох санаатай хүрээд ирсэн байдаг. Яадаг шүү юм билээ гэд инээмсэглэв. Нар баруунаа ташаад сэрүүн орж орой болсон хойно та одоо овоо толгой дээр гарах гэж яарад яах вэ? Мор бие амрааж хоноод өглөө эртхэн мордож цагаан чулуутын худаг дээр надтай хамт очиж ховоо татаж хонь услалцсан биз. 10 жингийн ховоо даах үс болсон тахлай насандаа чивд хоёр өдөржин эзэнтэй эзэнгүй ангад цангасан адуу малд ус татан өгч. Олмон үгүй далайн ус нь онгоцоо дүүрээд мэлтэрнэ. Орчлонгийн амтэн цөм эндэл үгүй жаргаасаа гэж дуулдаг байснаа мартаагүй л үсттэй. Хүний нас богинохонч газар дэлхий гэдэг мөнх юм. Чи биднээс хойш хэдэн 100 хэдэн мянган жил улиран одсон ч цагаан чулуутын усны баруун дэнж дээрх хот болгодын хан хэрэм шиг хэдэн хөгнөө цагаан чулуу байдгаараа л байж байх биз гэж бодоход мөнх усын хорвоод мөнхрөх юм шиг сайхан санагддгийм гэхэд жамцын нүд сэргэн нутаг усандаа ирэх сайхан юм аа. Маргааш цагаан чулуутынхаа усан дээр очиж шүд хаг ташим хүйтэн уснаас нь цангасан адуу шиг баахан залгилий байц. Сэтгэл бүр хөдөлж эхлэв. Шөнө хурдан өнгөрч маргааш бушуухан болоосой гэж өгүүлээд жамца дуран барин гадагш гарав. Жамцыг өглөө нойрноос сэрэхэд цэмбэлсүрэн
Айл эрт цайгаа чанчхаад уудалж байлаа. "Сайхан нойрсов" гэснээ Цэмбэлсүрэн. "Танай хотын боловсон хүмүүс чинь өдөртөө 3 мэндэлдэг заншилтай улс гэсэн өглөөний мэнд хүргэе" гэснээ чамц руу инээмсэглэн харж. "Таагач томоожохгүй үгүй юм аа. Нүгэл болно болохгүй хэрэггүй гэсээр байтал шөнө өвөрт орж ирээд хамаг ор дээр сандаагаад хэлхийн аргагүй хэрэг тариад сүйд хийчих юм. Одоо би хүний нүүр байдгаа бурхны өөдөөс харахаасаа ч эмээж байна" гэж хэлээд буруу харав. "Би иймээ тиймээ болчихсон хүнийг хэн гэж дуудах юм бэ? Яадаг ч байсан өвгөн минь айлын хүүхдүүд орж ирэхээс өмнө босч өөрийнхөө орон дээр очиж хэвт" гэж хэлээд гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг Тэнгэр бурхандаа өргөхөөр шанга халбаг барин гадагш гарваа. Зохиолч Балжирын догмод. Уншсан Эрхэнбаярын Батторж.